За ерөнхий сайд дөнгөж саяхан хамгийн том ажил олгогч бол засгийн газар боллоо гэж хэлж байна. Ер нь яг бүтцийнхээ хуулийг энэ хуулиа өнөөдөр хэлж байгаа хуулиа эхэлж оруулж ирээд дараа нь засгийн газраа байгуулсан бол их зүгээр байхасандаа яг төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт уншигдчихлаа. Үндсэн хууль зөрчсөн хэсгийг чинь цаг хугацаа харуулах биз. Яг хууль нь өмнө орж исэн бол би бас танд санал хэлэх гээд байсан. Ер нь энэ төрийн хэтэрхийн данхар бас энэ бүтцийг нэг жимбийлгээд цомхон бас энэ цаг үедээ зогтсон засгийн газрын бүтц бүрэлдэхүүнийг оруулж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Та харин сая яг миний асуух гэж байсан асуултанд энэ ган хөлөг гишүүний асуултанд хариулж явах явцдаа дурдчихлаа. 2015 онд би энэ урд туршид нэг саммитэд оролцоо явж байсан томоохон худалдааны урд турш цахим худалдааныхаа хуулийг тэр үед баталж ирсэн 10 жилийн өмнө. Бид үндсэндээ худалдааны хуульгүй ялангуяа энэ цаг үеийн цахим худалдааг зохицуулах ямар ч эрх зүйн орчингүй явж ирлээ. Худалдааны яам байгуулах байсан болов уу гэсэн би бодол байсан. Хэрвээ хууль нь бүтцээсээ өмнө одоо хуулиа оруулж ирсэн бол цахим худалдааг за миний асуулт. Цахим худалдааг зохицуулах талаар ямар арга хэмжээ авах вэ? Цахим орчинд энэ худалдааны салбар одоо хил хязгааргүй болж худалдааны бизнес түрээсийн лангуу одоо худалдааны бизнес эрхэлдэг олон аж ахуйн нэгжүүд бол Монголд бас үе таалга хааж байгаа. Цахим худалдаанд энэ гадшаа уршиж байгаа мөнгөн гүйлгээг яаж хянах юм? Одоо энэ гальта карго гэдэг ойлголт бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ гальта карго гэдэг ойлголтын дээр цахим худалдаанаас гадшаа гүйлгээ болоод энэ цахим худалдаанаас яаж татвараа авах? Энэ талаар ямар бодолтой байгаа юм? Цахим худалдааны ашиг гэдэг бол одоо харьцангуй ойлголт болчих واخгүй юу? Яг үндсэндээ ингээд шууд худалдаа авалт хийж байгаа хүн бол харьцангуй гайгүй. Гэтэл энэнд ямар зохицуулт байхгүй. За цахим худалдаагаа болио гэхэд үндэсний үйлдвэрлэгч нь худалдааны байгууллагын үндэсний үйлдвэрлэгчээс илүү ашиг олдог. Ийм л орчинд бид нар ажиллаж амьдарч байна. Яг энэ дээр ямар байр суурь баримтлах вэ гэдэг асуулт байна. За засгийн газрын бүрэлдэхүүний хуулийн хэлцүүлэг дээр бол ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Иймч практик прецедент жишгтэй 2021 онд засгийн газрын гишүүдэд томилоод засгийн газрын бүц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй явж байгаад бараг жилийн дараа бүрэлдэхүүний хууль бүтцийн хуулинд өөрчлөлт оруулж исэн жишгч вэ? Бүрэлдэхүүний хуулиа өөрчлөлт оруулаад явж исэн жишгч вэ? Бүх засгийн газрын өмнөх жишгүүдийг судалж байгаад өнөөдөр энэ жишг хуулийн зөрчилгүй гэж явж байгаа гэдэг би онцолж. Хоёрдугаар тань бол 100% санал нэг байна. Ер нь бидэнд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхгүй бол холдоог дэмждэг эдийн засаг болцсон. Нэмдэг үндэсний үйлдвэрлэлийн салбар тохиролтой энэ худалдааны бодлого алдагдсан. Энэ худалдааны эрх зүй худалдааны салбар гэдэг нь маань өөрөө экспорт, импорт, дотоод гадаад худалдаа тэгэл одоо демпингийн бодлогоос ахуулаад дотоод зах зээлийн хамгаалах бодлого зохис бодлого байж үндэсний үйлдвэрлэл эдийн засаг хөгждөг юм. Ийм учраас энэ худалдааны хууль, шинэ хоршоо, цагаан хувьсгал цагаан алтын хөтөлбөрүүдийг уялдуулах талаар санаачлахтай ажиллаач гэдээ би өдөр тантай уулзаад хэлсэн биз. Тэр ажлуудаа та бүхэн санаачлахтай ажиллаж энэ хууль эрх зүйд нь холбоотой ажиллах шаардлагатай байна гэдгийг би онцлж хэлмээр байна. Ер нь гадаад худалдааны салбар асуудал нь гадаад худалдааны яам дээр яг хилэг айл бомб гэдэг олон асуудлууд. Одоо хилийн асуудал гэж гисэн би дээр хэлжсэн бомбын асуудал, зам дээврийн хөгжлийн яамны асуудал, дэд бүтцийн хувьд гадаад харилцааны яамны асуудал, хоёр улсын хил дамсан асуудал учраас сангийн яамны асуудал хил хамгаалах ерөнхий газрын асуудал гэдэг. Ийм гайлийн асуудал ягаад гэвэл нөгөө сангийн яамд байдаг. Ийм олон салбар дундын зохицуул шаарддаг салбар байхгүй юу? Тэгэхээр энэ дээр даалшгүй салбар дундын ажлын хэсэг хороо байгуулагдаж ажиллана. Хуучин тийм механизм байсан. Худалдааны яам, экспорт импортын зөвлөл хороо, экспорт импортын банк гэсэн тэгээ гайл гэсэн нэг юм зохицолцоо байж худалдааны схем худалдааны эдийн засгийн худалдааны эрх зүйн орчин бүц тогтолцоо ажилтдаг юм журамтай. Харамсалтай нэг 30 жил гажуудсан юмыг нэг өдөр нэг өргөс авсан юм шиг засах болцоо алга. Ийм учраас бид эдийн засгийн хөгжлийн яамыг бараг үндсэн хуульчилж шинээр байгуулж эдийн засгийн худалдаа яамд болон худалдааны бодлого зангидыг гэж төлөвлөж анх энэ эдийн засгийн хөгжлийн бодлого доктортой байна гэдэг үндсэн санааг үндсэн хуулинд оруулсан юм байна. E-commerce-ийн хууч гэсэн яг тантай адилхан. Одоо энэ манай орчинд хамгийн тодорж байгаа энэ зүйл ийм болоод байна. Тэгвэл манайх одоо экспонент хөгжлийн загвар буюу өсрөнгөө хөгжлийн загвар бол энэ захим шилжилтээр хийх болцоотой. Энэ рүү бид онцгой анхаарч ажиллана. Энэ дашинд бас дэлхийд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулж Монгол бахархал амгчлыг төрүүлсэн Монголын залуучууд Монгол зүй багийн хамт
тамирчидаа e-спортын Монголын нэрийг дэлхийд зураадуулсан тамирчидаа бас баяр хүргье. Энэ нэрийг ашиглаад гэж бодож байна. Үнэхээр энэ залуучуудын маань энэ авиас чадварыг дэлхийд харуулж чадлаа. Цөөхөн үндэ Монголын залуучуудаа бас баярлж байна. Тэгэхээр энэ бол нэг яруу тов жишээ. Монголчууд дижитал шилжилтийг яаж хийж болох вэ гэдгийг e-commerce гэсэн энэ нэг салшгүй энтэй ижид төстэй характертай. Ийм учраас энэ e-commerce буюу захин худалдааны хуулийг яаралтай өргөн мэдүүлж, худалдааны эрх зүйн орчинтой хамт өргөн мэдүүлж барих ёстой гэсэн таны санаачлалыг дэмжиж байна. Энийг ч гэсэн чиглэж ажиллах болно. Гомбын Ганбаатар гишүүн таныг энэ чиглэлээр бас их хурлаа санаачлагтай хамтарч ажиллахыг хүсэж байна.